Сайн байцгаана уу? Юуны төрөнд чихрийн шижин хэв шинж нэг хүүхдүүдийн төлөө холбоо байгуулад энэхүү ажлыг санаачлаад мөн хамгийн чухал нь Монгол улсын хэмжээнд бодлогын түвшинд өөрчлөлт оруулахаар ажилт эхлүүлж байгаа мөн дэмжин тусалж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Намайг Амар Чаргал гэдэг. Би Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид суралцдаг оюутан байна. Би мөн яг адилхан онцтой охинтой. Манай охин бол Монголд ахтаа анх он шавчсан. Тэгээд дараа нь бид нар удаагүй наашаа яг би суралцах болоод ирсэн учраас би бол Монгол улсын нөхцөл байдлыг бол маш сайн мэднэ. Мөн Америкт бас ирээд одоо ингээд тусламж дэмжлэг аваа явж байгаа учраас ямархуу энэ төрлийн хүүхдүүдэд ямархуу тусламж өгч байгаа талаар товчхон хуваалцахаар энэхүү видеог хийж байна. За бид нар бас анх ирээд эмнэлэг дээр очихдоо Монгол улсын нөхцөл байдлыг хэлсэн учраас бид нэрийг яг анх онцлогдоод ирж байгаа хүүхэд шиг анх хүлээж аваад тусалж дэмжсэн. Хамгийн эхлээд болохоор бид нарт ингээд сургалт орсон. За бүх онцлогдсон хүүхдүүдийнхаа эргэн тойронд байгаа бүх хүмүүсүүдийг хэнийг ч авч очиж болно. Аав, ээж, ах их, чимээ, өвөө гэд бүх хүмүүсүүд нь очиод эмнэлгээ сайхан ингээд сургалт авдсан байлээ. Тэгээд энэ сургалтын агуулга нь болохоор энэхүү өвчин нь ямар түүхтэй анх одоо энэ улс энэ өвчин хэр удаж байгаа өвчин, тэгээд ямар нөхцөл байдалтай байдаг, ямар онцлогтой байдаг гэд бүгдийн тэр бүх зүйлээс эхлүүлээд яг одоо ингээд он шавсан бүх хүмүүс маш хэцүү байдаг учраас энэхүү хэцүү нөхцөл байдлыг бид нэр яаж даван туулах уу, хэрхэн яаж энэ нөхцөл байдлаа хэвийн амьдралдаа оруулж хүлээж авах уу гэд маш олон талаар олон хүмүүс ирж тусалсан тийм сургалт болт юм байлээ. За тэрэнд нь болохоор эмч, сувилагч, хоол зүүч, сэтгэл судлаач, сэтгэл зүйч нар ингээд тусдаа цагтаа бас уулзаад бүх гэр бүлийн гишүүдэд өөрсдийнхөө зүгээс маш сайхан дэмжлэг тусалцаа үзүүлсэн тийм сургалтыг өгсөн. Мөн ийм зузаан гарын авлага өгсөн. Тэгээд тэр гарын авлага дээр бүр ингээд нэг хүрчлэн бүгдийг нь ингээд бичсэн ийм сайхан мэдээлэл ихтэй. Бид нар бас гэртээ очиод тэр сургалтаараа дамжуулаад сурсан ч гэсэн мартсан сансан зүйлсүүд байвал энэ зүйлээсээ олж харах, мөн аюултай гинтийн зүйл тохиолдол хүүхдтэй хэрхэн яаж туслах уу гэд ингээд бүх зүйлсийг ингээд заасан юм сайхан гарын авлагыг бас гэр бүл болгонд өгчт юм байлээ. За тэгээд үргэлжлүүлээд манай гэр бүл болохоор оюутан учраас орлогын түвшин бага гэд нийгмийн эрүүл мэндийн даатгалын системээс одоо манай охиныг эмнэлгийнх нь зүгээс ийм хоёр зүйлээр байнгын хангаад явж байгаа. Нэгдүгээрх нь болохоор автомат шахуурга, инсулины автомат шахуурга, хоёрдугаарх нь болохоор цусан дахь сахарын хэмжээг хяндаг ийм сенсор буюу ийм төхөөрөмж, автоматаас төхөөрөмж байгаа. За энийг бол 10 хоногт нэг сольдог, энийг бол 3 хоногт нэг сольдог. За энэ зүйлсүүдийг болохоор тогтмол одоо энд ирснээс хойш манай охин хангуулад явж байна. За тэгээд энэ нь ингээд нэлээд давтамжтай ойр орхон их хэмжээгээр авах учраас бид нар тэр энийг авах болгондоо эмнэлэг явах юм бол манай гэрээс одоо жишээ нь эмнэлэг рүү очих хүртэл цаг 30 минут машинаар явдаг байхгүй. Тэгэхээр тэр болгонд маш хэцүү учраас эмнэлгээс нь асуугаад ойролцоох гэртээ чи яг ойролцоо ямар аптекаас та нар авах боломжтой вэ гэж хэлээд тэр хаягийг аваад аптек руу манай охины нэр дээр энэ бүх зүйлсүүдийг тогтмол ингээд ирүүлээд явж яадаг. Мөн үргэлжлүүлээд хүүхдүүдийнхээ биеийн байдлыг хянах 3 сар тутам болон 1 сар тутмын юм эмнэлгээс цаг өгөө тэр бүх цагуудыг нь урьдчилаад биднэрт хэлээд бид нар яг тэр цагтаа очиж шаардлагатай шинжилгээнүүдийг өгөн, шаардлагатай уулзалтуудыг хийн. Өнгөрсөн хугацаанд ямархуу одоо түүхтэй байсан байна. Энэ бүх төхөөрөмжүүдийн түүх нь нас эмнэлэг дээр бичигдээд явж байгаа учраас бид нэр за одоо сахарын хэмжээ маань энэ өдөр ихссэн, энэ өдөр багассан, тэр үед нь инсулин тэдэн нэгжээр хийсэн гэдэг байнга ингэж тэмдэглэж аваад хилээд ах шаардлагагүй. Бүх бичиглэлүүд нь эмнэлгийн систем дээр бичигдээд явж байгаа автоматар хүүхэд болгоных. За мөн манай охин бас өөрийнхөө утсан дээр бас хянаа явж байна. Тэр систем нь тэр түүх нь бас байж байна. Бас хүүхдүүд янз бүрийн насных учраас асран хамгаалагчид буюу аав ээж нь бас давхар өөрийнхөө утсан дээр бас ингээд бичиглэл ингээд аваад хянаад явж авах боломжтой байдаг. Тэр нь маш сайхан санагддаг биднэрт. За тэгээд бас тэр цаанаас өгсөн уулзалтыг заавал хүлээгээд авахгүй шаардлагатай үед гэх юм бол эмнэлгээс тэр бичлэлтүүдийг хараад энэ хүүхэд чинь ойрын хугацаанд ингээд сахар нь маш өндөр болоод байна.
сахар нь ингээд аюултай хэмжээнд унсан байна гэх үед бас эмнэлгээс бид нар лөө хизээч хамаагүй холбогдоод одоо ийм түүхэн дээр бичиглэл дээр харагдаад байна. Та нар маань юу болсон, яасан, ийсэн гэд бид нар лөө бас хизээ хүссэн цагтаа холбогдож асуудаг. Бид нар бас яг адилхан ямар нэг асуудал гарах юм бол хүссэн үедээ холбогдох ийм утасны бас утасны одоо дугаар бид нарт бас яг өгсөн байдаг. Тэрнийхээ дагуу бид нар заавал эмчтэйгээ уулзах цагаа хүлээгээд авахгүй хүссэн үедээ бас холбогдож зөвлөгөө тусламж авах бололцоотой байдаг. Мөн яг нарийн шинжилгээ өгөхгүй үеүүдэд бол зүгээр онлайнаар холбогдоод эмчтэйгээ совилогчтойгоо энэ төр уулзаад ярилцаад дараагийн арга хэмжээнүүдийг бас аваад явах боломжтой байдаг. Тийм болохоор бас бид нар цаашдаа бас хөдөө орон нутагт зөндөө олон хүүхдүүд байдаг учраас би бас яг тэр онлайн уулзалтуудыг болоод тухайн сум аймгийн аптекууд руу энэ хэрэгцээтэй шаардлагатай инсулидыг нь илгээгээд өгдөг тийм болоосой гэж маш их хүсэж байгаа. Мөн үргэлжлүүлээд эмнэлгээс болохоор хүүхдүүдэд хамгийн том тусламж нь юу болдог вэ гэхээр тухайн хүүхдийн явдаг сэргүү цэцэрлэг болоод сургуулийнх нь эмчнэр лөө холбогдоод хэлж өгдөг. За тэгээд эмч болгон энэ талаар мэдлэггүй сайн танилцаагүй өвчин байж олно гэсэн ч гэсэн тэр эмнэлгээс нь тэр эмчнэрийг туслаад мэдлэг боловсролоор олгоод ийм онцтой хүүхэд танай одоо цэцэрлэгт явж байна. Тийм учраас танай сургуульд явж байна. Тэгэхээр та ингэж туслаарай гэд бүгдийн сайхан хэлээд өгчдөг юм бэлээ. Бид нар манай охин одоо энэ гэрчнээс хойш 3 дахь сургуульд орж байгаа. Тэгээ сургууль болгонд нь очингууд бүр эмч нь өөртөө биднэрлөө төрүүлж холбогдоод за ирж уулзаарай ингээд энэ охины хувьд ийм онцтой гэсэн. Тийм учраас миний талаас тусламж юу хэлмээр байна. Та бүхний зүгээс бас надад юу хэлмээр байна гэд ингээд хоорондоо ярилцаад ихний уулзалтуудаа хийчдэг. Мөн тэр багш нь тухайн хүүхдийн хичээл ордог бүх багш нарт нь мэдээлэл өгдөг. Энэ хүүхэд бол ийм онцлогтой онцтой хүүхэд юм а. Тийм учраас энэ хүүхэд ингээд утсаа байнга 100% ашиглах боломжтой. Хичээлийн дундуураас ямар нэгэн асуудал гарах юм бол багшаас зөвшөөрөл авахгүй шууд гараад ингээд эмчгийн өрөөнд ирэх боломжтой гэх мэтчлэн ингээд бүх багш нарт нь сайхан мэдээлэл өгчдөг. Тэр нь бас маш ингээд том дэмжлэг болд юм байлээ хүүхдүүдэд. Яагаад тэгэхээр хүүхдүүд айн чинь бас мэдлэггүйгээс болоод алдах зүйлсүүд тохиолддог учраас эмч нь ингээ байнга ингээ хяналтандаа байлгаад энэ пампа энэ шахуургаа сенсораас солих хугацаанд бас сургууль дээр байж байгаад болох юм бол эмнэлгийнхаа өрөөрөө дуудаж авчруулаад тэрийг нь сольж өгөх, мөн сахар нь унсан үед хэрэгцээтэй идэж уух юмар хангах, мөн өндөр авах юм бол биеийн байдлын хэвийн болтол ингээд өрөөндөө хэвтүүлэх, амраах, тусалцаа дэмжлэг үзүүлэх гэдэг бүх зүйлсүүдээр эмчнэр нь ингээд бүтэн мэдлэгтэй болсон төдийгүй эргэн тойрны найз нөхөд ангийн хамт олон болоод багш нарт нь бас тийм мэдээлэл өгчдөг нь бас ингээд утсаа заавал хаахгүй, заавал хэрэглэхгүй бай гэсэн шаардлага тавьдаг ч гэсэн ийм хүүхдүүд бол тэр зүйлсүүд нь ингээд бүрэн нээлттэй байж болдог тийм сайхан дэмжлэг бас байдаг байгаа. Бас үргэлжлүүлээд бас нэг анзаарсан нэг гой зүйл нь гэх юм бол энэ хүүхдүүд маань ингээд нийгмээс тусгаарлагдчих магадлалтай. Тийм учраас ингээд зөндөө олон Америкт бас харьцангуй Монголыг бодвол олон жилийн турш түүхтэй, дээрэс нь бас олон хүүхдүүд хамрагддаг учраас одоо тийм холбооноос нь гэхүү эсвэл одоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, эмч эмнэлэг энтер нь хамтарч ажиллаад ийм хүүхдүүдэд бас өвөл зуны туслан хийдэг. За тэр нь болохоор бие биентэйгээ танилцах, бие биенийгээ урамшуулах, мөн энэ төрлийн оншийг аваад аль хэдийн насанд хүрээд насанд хүрсэн хойно амжилттай амьдарч байгаа хүмүүсүүдийн талаар хуваалцах, бие биенийгээ сэтгэл зүй болоод бие махбодын хувьд ингээд урамшуулах тийм сайхан 5 хоногийн бүтэн тийм сургалт болоод тоглох бүх зүйлсүүдийг ер нь агуулсан тийм гой цуслан бас ингээд явдсан байлаа. Тэрэнд бас манай охин одоо 2 удаа явчихад байгаа. Тэгээд тэр нь бас ингээд эрүүл мэндийн даатгалд нь ороо явцдаг учраас тухайн айлын өрхийн орлогоос шалтгаалаад хэдэн төгрөг төлөх нь ингээд тогтоогдоо гараад ирдэг. Ямар нэг орлого багтай төлөх боломжгүй байх юм бол бүр 100% хүртэл хөнгөлөлт аваад тэгээд тэр цусланд хүүхдүүдээ бас ингээд хамтд нь явуулдаг. Тэр цусланд нь байгаа эмч, сувилагч,
хоол зөөч, тэр өгч байгаа хоол нь энэ тэр бүгд яг тэр хүүхдүүдэд зориулсан байдаг. Мөн хүүхдүүдэд хариуцсан явж байгаа багш нар нь хүртэл яг адилхан онцтой байдсан байлээ. Тийм учраас ингээд тэнд яваад ирсний дараа манай охин бол ингээд маш сэтгэлээр ингээд айгүй гоё дэмжлэг авцсан, маш баяр хөөртэй болсон ирдэг. Тийм учраас тэрийг хараад хүүхдүүд маань бас ингээд би хэдийгээр ийм онцтой ч гэсэн миний хувьд ямар нэг асуудалгүй урт удаан хугацаанд амжилттай ингээд эрүүл сарвал байж болох юм байна гэсэн тийм гоё ойлголттой ирдэм байлээ. За тэгэхээр яг одоо бидний ажигласан нь бол ийм зүйлсүүд байна. Тэгэхээр яг хүүхдэд эмнэлгээс тусламж өгөн, цэцэрлэг сургуулиас тусламж өгөн мөн би махаа сэтгэл зүйн хувьд бас ийм тусламж өгч байгаа ийм 3 хэсгийн ийм тусламжуудыг бид нар одоогоор ажиглаад явж байна. Бид нар бас ирээд удаагүй учраас энэс олон зүйлсүүд бас байх магадaltaй. Тэгээд тэр нь бас дутуу ярьсан байх магадaltaй шүү гэж та бүхэн ойлгоорой. За тэгээд баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай.